29 дахь бодлогон дээр зурагт x ба y хоёр тасалгаа бүхий түвшинцэд параллел бие хэлбэртэй усны цаг өгсөн юм байна. За ийм. Энэхүү хоёр тасалгааг хавтангаар тусгаарлахад x тасалгааны суурийн талбай нь 1400 см². X-ийнх нь. Түүний доторх усны өндөр нь 8 см гэдээ өгчөж, харин y тасалгааны суурийн талбай болвол биднэрт 1600 см² ба 8 литр ус байваа гэж өгсөн юм байна. За, техникийн А дээр нь бид нар юу олох гэж байгаа вэ гэхээр y тасалгааны усны өндрийг олох гэж байгаа юм байна. Тэгэхээр y тасалгаанд болохоор 8 литр ус байна гэдэг нь маань 8000 см³ ус байсан байна гэсэн үг тийм 1000-аар өрчүүлэгдээд. Гэтэл бид нар усны өндрийг олох гэж байгаа. Энэхүү эзэлхүүнийг олохдоо бид нар суурийн талбайг өндрөөр үржүүлж олдог. Тэгэхээр бид нар өндрийг олох гэж байгаа учраас эзэлхүүнээ буюу 8000-ыг суурийн талбай болох 1600-аар хуваагаад өгч байна. Ингээд ирэхээр бидний өндөр 5 см буюу А маань 5-тай тэнцүү болж ирэх гэсэн үг. За дараагийнх нь B дээр нь хоёрт эзэлхүүний тасалгааны эзэлхүүний харьцааг олох юм байна. За бид нар Y тасалгааныхаа эзэлхүүний харьцааг олохдоо суурийн талбай маань 1400 гэсэн. Өндөр маань 8 гэсэн учраас 1400-г 8-аар өрчүүлээд 11200 болох нь байна. За тэгэхээр x ба y гэсэн учраас x-ийн урд төчнө нь 11200 харьцах нь нөгөөх нь 8000 ийм хэлбэртэй. Эндээс нэг хоёр тгийг 8000 гэсэн нэг тгийг биччихье. За ингээд энээсээ хоёр тгийг дарчие. Тэгэхээр биднэрт бол 112-ыг харьцах нь 80 болох нь байна. За энийгээ одоо хэдүүлээ 16 туваачи тий. 112-ыг 16 туваахаар 7, 80-ыг 16 туваахаар 5. Тэгэхээр 7-г харьцах нь 5 гээд B, C-гээ маань утга гараад ирж байна. За түүний дараа V-г нь хэдүүлээ тооцъё. V дээр маань тусгаарлагч хавтанг авахд цавнд байх нийт усны өндөр маань хэд болох вэ гэсэн. За тэгэхээр тусгаарлагчийг авчлаа гэхэд эзэлхүүн маань өөрөө хэд болох юм бэ гэдгийг олъё тий. X маань 11200 байгаа. Y-д маань 8000 байгаа учраас энэ хоёрыг нэмэхээр 19200 см³ ийм ус байна гэсэн үг. За энийг бид нарт нийтдээ X-ийн маань суурийн талбай, нийт суурийн талбай болъё тий. X-ийн маань суурийн талбай 1400, тэрэн дээр Y-ийн суурийн талбай 1600 юм чинь 3000 болно гэсэн үг. Нийтийн маань 3000 см². Тэгэхээр одоо энэчнээс хэдүүлээ өндрөө олохын тулд ичгхүүр өндөр гэдэг бичиж тий. Өндрөө олохын тулд 19200-га бид нарт 3000-ад болох y. Тэгэхээр за артлаас нь 2 тгийн дараа ичээ. Тэгэхээр 192-ыг 30-д хувааж таарах нь байна. Ингээ хуваах юм бол бидний ардын бутархаа буюу 6.4. Ингээд D-ийн 6.4 см өндөртэй байсан байх нэ гэсэн үг. За түүний дараа 30 дахь бодлогон дээр багш ширээ худалдаж авахдаа 30% хямдарсныхын дараа 151,200 төгрөгөөр худалдаж авчээ. Мөн саналыг тодорхой хувь хямдруулаад 25500 төгрөгөөр авсан. Нийт хямдруулсан үнэ нь 69300 төгрөг болсон. За тэгвэл бид нэр эхлээд Ад нь ширээнийхээ хямдраагүй үнийг олох юм байна. Багш 30% хямдруулсан гэдэг чинь 100-аас 30% хасаад өгөх юм бол нийтдээ 70% мөнгөөр нь авсан гэсэн. Тэгэхээр энэ 150,200 төгрөг маань бол биднийхээ 70%. Бид нэр одоо хэдийг олох гэж байгаа юм бэ гэхээр 100%-ийг нь олох гэж ирэх гэж байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр бид нар энэчнээсээ 1% олохын тулд 151,200-га 70-таа хуваач. Ингэм бол энэчнээс юу гарч ирэх вэ гэхээр 216 гарч ирнэ. Тэрийгээ бид нар энэ бол 1% тий. Тэгэхээр энэчнээсээ 100%-ийг олно гэдэг нь 216-гаа 100-аар өрчүүлчих юм бол энэ чи 2160 шүү. 2160-аагаа 100-аар өрчүүлэхээр 216,000 төгрөг гарч ирнэ гэсэн. Тэгэхээр энэ бидний хямдраагүй үн маань бол 216,000 төгрөг. Тэгэхээр энэ 3 төгрөг тэг маань 1000 төгрөгийг илэрхийлж байгаа учраас 216 гэдгийг тоогоор биччихье гэсэн. За түүний дараа B дээр нь юу болоорой гэсэн саналыг хэдүүгээр хямдруулсан бэ гэсэн. Тэгэхээр анх ширээ бол 216,000 төгрөг байсан. За тэрнээс болохоор багш 151,200 төгрөгөөр авсан. Тэгэхээр хэдэн төгрөгөөр хямдруулж авсан юм бэ гэхээр нийтдээ 64,800 төгрөгөөр хямдруулсан юм байна.
Гэтэл сандал ширээ хоёрыг маань нийлүүлээд 69300 төгрөгөөр хямдруулсан хэрэг сандлыг хэдэн төгрөгөөр хямдруулсан бэ гэхээр нийтдээ 4500 төгрөгөөр хямдруулсан байна. Энэ бол сандалны хямдарсан үнэ. За гэтэл биднийг сандлыг хэдэн хувиар хямдруулсан бэ гэсэн шүү дээ. Тэгвэл сандал чинь өөрөө хямдруулаад 25500 байсан юм чинь анх хэдэн төгрөгийн үнэтэй сандал байсан юм бэ гэхээр 30000 төгрөгийн үнэтэй сандал байсан юм байна. Тэгэхээр анх бол сандал 30000 төгрөг байсан нь 100%. Тэгэхээр энэчнээс бид нар 1% олохын тулд бол 2 тийгээд ингээд дарчий тий. Тэгэхээр бидний хувьд бол 300 төгрөг бол 1% маань байна гэсэн. Гэтэл сандлыг 4500 төгрөгөөр хямдруулсан шүү дээ. 4500 төгрөг. Тэгвэл энэ нь хэдэн хувь юм бэ гэдгийг олохын тулд 4500-аа хэдүүлээ 30-тай хуваачи. Тэгэхээр 1 тэгвэл дараадаа 450-ыг 3-т хувааж тарах нь байна. 300 хувааж байгаа шүү дээ. 2 тийг дарчихна. Тэгэхээр 45-ыг 3-т хуваахаар 15% гарч иж ингээд D-ийг нь 15 болох нэ.